Сайн байцгаана уу? Асуудал шийдлийн мод явцын үнэлгээний аргаа танилцуулъя. Энэ аргын манд гол зорилго нь асуудлын мод. Энэ асуудлаа тодорхойлоод шийдлийг олж харах. Шалтгаан үр дагаврын холбоог харах боломж олгох. Арга зүй маань их бие дээр асуудлаа бичнэ. Үндсэн хэсэг дээр шалтгааныг оноод бичнэ. Тэгээд үр дагаврыг навчин дээр бичээд жимсэн дээр шийдлээ бичих ёстой. Энэ аргыг маань ямар хичээл дээр ашиглаж болох вэ гэхээр иргэний ёс зүй хичээл, Монгол хэлний хичээлүүд дээр ашиглахад боломжтой, тохиромжтой арга юм аа. Асуудал шийдлийн мод. Бид яаж ажиллах вэ гэхээр их бие дээрээ асуудлаа бичнэ. Үндсэн хэсэг дээр шалтгааныг бичнэ. Навчин дээр бол үр дагаврыг бичнэ. Жимсэн дээр шийдлээ бичнэ. Гол асуудал маань юу вэ гэхээр манай анги хогтой байна гэдэг асуудал байна. Үндсэн шалтгаан маань юу вэ гэхээр зарим хүүхдүүд цаасаа шитээд байна. Жижүүр цэвэрлээгүй. Багш ангиа цэвэрлэл гэж хэлээгүй гэсэн үндсэн шалтгаануудаас болоод анги маань хогтой байгаад байна. Тэгвэл энэ хогтой байхын үр дагавар нь юу юм бэ гэхээр муухай харагдана, мөн өвчин тусах магадлалтай. Тэгвэл энийг хэрхэн яаж шийдвэрлэж болох вэ? Цэвэрлэгээ хийх, цаасаа дахин ашиглах, хогийн самд хийж авчих гэх мэт шийдлүүд байж болох нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.